Иесусийн дахин ирэлтийн шинж тэмдэг. Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амар амгалан айлтгая. Дахин уулзж байгаадаа үнэхээр баяртай байна. Та Иесусыг хайрладаг уу? Хүн хизээ хамгийн их аз жаргалыг мэдэрдэг вэ гэхээр хэн нэгнийг үнэхээр их хайрлах үедээ. Мөн тэр хүнээсээ үнэхээр их хайр авч байгаагаа мэдэрч байх үедээ. Библи нь энэ талаар л бидэнд хэлдэг ном юм шүү дээ. Бурхан та биднийг хичнээн их хайрладаг тухайга өгүүлдэг. Иймээс Иесусийн дахин ирэлт нь хурмын өдөртэй адил гэж Библиэд хэлсэн байдаг. Хайртай хоёр хүн учирч дахин хизээч салахгүйгээр аз жаргалтай амьдрах өдрийг Иесусийн дахин ирэлт гэдэг. Өмнөх хичээлээр бид Бурхан Библиэд энэ талаар хэр олон удаа амласныг харсан. Тиймээс дахин ирэлтийн амлалт нь гарцаагүй биелэх амлалт юм. Үүгээр барахгүй тэрхүү амлалтыг олон удаа өгөөд байхад дахин ирэлтийн амлалтад итгэхгүй байгаа хүмүүст Бурхан дахин ирэлттэй холбоотой шинж тэмдгүүдийг хүртэл өгсөн байгаа. Эдгээр тэмдгийг хараад бид илүү сэрэмжтэй болж, саруул ухаантайгаар сэрүүн байж, Иесусийн дахин ирэлтийг хүлээх боломжтой болдог. Өнөөдрийн 13 дугаар хичээлээр бид Иесусийн бидэнд зааж өгсөн дахин ирэлтийн өмнөх шинж тэмдгүүдийг авч үзэх болно. Зөвнөл судлах нь үргэлж сонирхолтой байдаг. Хурдан үзэж сонирхцгаая. Хүмүүсээ Библиэд үнэхээр маш олон зөвнөлүүд байдаг. Хэрвээ бидэнд цаг их байсан бол эдгээр зөвнөлүүдийг нэг бүрчлэн судалж үзэхсэн. Даанч бидний цаг хязгаарлагдмал учраас энэ бүхнийг судалж амжихгүй нэ. Гэсэн хэдий ч бид Библийн маш олон төрлийн сургалтыг заадаг бөгөөд тэр дундаас ялангуяа танд Даниэл ном болон Иохны илчлэлт номын хичээлийг заавал судалж үзхийг зөвлөж байна. Учир нь эдгээр номд өнөө үеийн болон ирээдүйд тохиох үйл явдлуудыг нэг нэгэнгүү хэлсэн зөвнөлүүд агуулгдсан байдаг. Хэрвээ та эдгээр зөвнөлүүдийг судалбал таны хараа тодорч Бурханд итгэх итгэл болон хайртай нэмэгдэхээс гадна эцсийн цаг үеүүдэд үнэн ба худлыг Библийн сургаалын дагуу ялгах чадвартай болно. Өнөөдрийн хичээлээр би танд Даниэл номд тэмдэглэгдсэн дахин ирэлтийн шинж тэмдэгтэй холбоотой бяцхан зөвнөлийг танилцуулах болно. Даниэл ном нь нийт 12 бүлэгтэй. Хэрвээ та 1-ээс 12 дугаар бүлгийг наривчлан судалбал дэлхийн түүхийг хэр наривчлалтай зөвнөсөн болохыг хараад гайхширх болно. Түүний дунд Даниэл 12 дугаар бүлэг нь хамгийн сүүлийн бүлэг бөгөөд энэ бүлэгт Даниэл өөрт нь тус зөвнөлийг өгсөн Тэнгэрийн элчтэй ярилцж буй хэсэг тэмдэглэгдсэн байдаг. Даниэл Тэнгэр элчээс ийхүү асуудаг. Тиймээс би эзэн минь энэ бүх явдлын үр дүн юу болох вэ гэж асуув. Даниэл 12:8. Даниэл ч гэсэн бидэнтэй адил эцсийн цагт юу болохыг сонирхож байсан бол тоо. Тиймдээч тэрээр эцсийн цагийн талаар 2 ч удаа асуужээ. Тэгэхэд Тэнгэр элч ийн хариулжээ. Тэрээр Даниэл өөрийнхөө замаар явах тун. Учир нь эдгээр үгс эцсийн цаг хүртэл битүүмжлэгдэн лацлагдсан юм. Даниэл 12:9. Тэнгэр элч Даниэлд шууд эцсийн цагт юу болохыг хэлээгүй. Гэхдээ тэр Даниэлд энэ үгийг эцсийн цаг үе хүртэл битүүмжилж лацтна гэж хэлсэн. Энд Тэнгэр элчийн хэлсэн энэ үг гэдэг нь Даниэлийн номыг хэлж байгаа юм. Гэвч яагаад Тэнгэр элч Даниэлийн номыг эцсийн цаг хүртэл түгжих ёстой гэж хэлсэн юм бэ? Энэ үгийг өөрөөр ингэж ойлгож болно. Даниэл энэ номыг эцсийн цаг хүртэл лацдах ч гэлээ. Гэхдээ эцсийн цаг үед лацсан тайлагдж хүмүүс энэ зөвнөлийг ойлгох болно. Та бүхэн ойлгож байна уу? Даниэл ном нь үргэлжийн мөнхөд лацтай байх ном биш. Эцсийн үед лацсан тайлагдж хүмүүс ойлгож ухаарах ёстой ном юм. Тэгэхэр үүнийг бид сонирхгүй байхын аргагүй. Тэгвэл сүүлчийн үе гэж хизээ юм бол та мэдхийг хүсэж байна уу? Гэхдээ үнэндээ Тэнгэр элч аль хэдийн түүнд түлхүүр үг өгчихсөн л дөө. Харин Даниэл чи цаг хугацааны төгсгөл хүртэл эдгээр үгсийг битүүмжилж энэ номыг лацдах тун. Олон хүн нааш цааш хэрэн явж мэдлэг өсөн нэмэгдэнэ гэж хэлв. Даниэл 12:4. Тэнгэр элч ингэж хэлсэн. Даниэл цаг хугацааны төгсгөл хүртэл эдгээр үгсийг битүүмжил.
энэ номыг лацт. Дараа нь үргэлжлүүлэн юу гэж хэлсэн бэ? Олон хүн нааш цааш хэрэн явн мэдлэг нэмэгдэнэ. Даниэл 12:4. Энэ нь сүүлчийн үеийн чухал шинж тэмдэг юм. Нэгдүгээрт олон хүн нааш цааш хурдтай хэрэн явна. Хоёрдугаарт мэдлэг өсөн нэмэгдэнэ. Та дэлхийн түүхэнд хүмүүс хизээ хурдан зорчиж эхэлснийг мэдэж байна уу? За ингэж асууя. Одоогоос 200 орчим жилийн өмнө Наполеоны үед хамгийн хурдан тээврийн хэрэгсэл юу байсан бэ? Мэдээж морь. Тиймээс Наполеонч дайн хийхдээ морь унаж байжээ. Тэр үеэс 1800 жилийн өмнөх үе рүү эргэн очивол Иесусийн үед хамгийн хурдан тээврийн хэрэгсэл юу байсан бэ? Мэдээж морь байж. Тэгвэл тэрнээс 500 жилийн өмнөх Александр хааны үед ямар байсан бол? Мэдээж морь байсан. За бүр цааш явах шаардлагагүй биз. Хүн төрөлхтний түүхэнд морийг давсан хурдан унаа байгаагүй. Гэхдээ 200 жилийн өмнө юу болсон бэ? Англид үйлдвэрлэлийн хувьсгал эхэлжээ. Уурын хөдөлгүүр, галт тэрэг, усан онгоц, автомашин, онгоц, пуужин хүртэл зохион бүтээгдсэн. Үүнээс өмнөх 5800 жилийн туршид хүн төрөлхтний зорчих хөдөлгөөний хурд морины хурдыг давж чадаагүй. Гэвч 1800-аад оноос хүн төрлөختөн хурдан зорчиж эхэлсэн. Энэ нь Даниэлийн олон хүн нааш цааш хэрэн явна гэсэн зөвнөл биелсэн явдал юм. Тэгвэл мэдлэг нэмэгдэнэ гэсэн зөвнөл хэрхэн биелсэн бэ? Мөн л адил. Үйлдвэрлэлийн хувьсгалаас хойш хэвлэх технологи хөгжсөн. 1800-аад онд механик хэвлэлийн машин нэвтэрч хэвлэх хурд өмнөхөөс 10 дахин их болсон. Олон мянган ном хэвлэгдэж, мэдээллүүд цугларч, хүн төрлөختөн асар их мэдлэг дээр тулгуурлан хөгжсөн. Өнөөдөр компьютер ухаалаг утас бүгд ийм мэдээлэл мэдлэгийн бүтээгдэхүүн юм. Эдгээр хоёр шинж тэмдэг давхар тохиолдсон үе нь 1800-аад оны ихэнх үе юм. Иймээс дэлхийн түүхийн эцсийн цаг үе нь 1800-аад оноос эхэлсэн гэж үзэж болно. Үнэн дээр эцсийн үе хизээ болохыг Даниэл асуухад Тэнгэрлэгч өөр нэг түлхүүр өгсөн. Тэр нь цаг үе, цаг үеуд хагас цаг үе болно гэхийг би сонслоо. Тэд ариун хүмүүсийн хүчийг нурааж дуусны дараа энэ бүх үйл явдал төгснө гэж бас өгүүлсэн. Даниэл 12:7. Тэнгэрлэгч бүх үйл явдал дуусах үе нь цаг үе, цаг үеуд хагас цаг үе өнгөрсний дараа гэж хэлсэн. Бидний цаг хязгаарлагдмал учраас эдгээрийн утгыг энд дэлгэрэнгүй тайлбарлаж чадахгүй. Та үүнийг ойлгохын тулд заавал Даниэлийн зөвгөнлийн хичээлийг судлах хэрэгтэй. Даниэлийн номыг судалбал тэрхүү нэг цаг үеуд хагас цаг үеийн төгсөх хугацаа нь 1798 он болохыг мэдж болдог. Иймээс Даниэл 12 дугаар бүлгийн Тэнгэрлэгчийн үгийг нэгтгэж үзвэл дэлхийн сүүлчийн үе 1798 он буюу 1800-аад оны ихэнх үеэс эхэлсэн болохыг харж болно. Энэ нэг цаг үеуд хагас цаг үеийн зөвнөл биелж, мэдлэг ихсч, хүмүүс хурдан зорчиж эхэлсэн. Даниэлийн зөвнөл үнэхээр тодорхой биш байна гэж үү? Гэхдээ зөвхөн Даниэлийн зөвнөлч биш. Иесус ч дэлхийн сүүлчийн үед гарах шинж тэмдгүүдийг зөвнөн хэлсэн байдаг. Түүнийг чидүүн ууланд сууж байхад шавнар түүн рүү хувьчлан иржээ. Эдгээр зүйл чинь хизээ болох юм бэ? Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ? Бидэнд хэлээч. Матай 24:3. Иесусийн шавнар нэгэн өдөр дэлхийн төгсгөлийн үе болоход ямар шинж тэмдэг илэрхийг Иесусээс асуусан. Тэгэхэд Иесус дэлхийн төгсгөлд болох янз бүрийн шинж тэмдгийг хэлсэн. Тэгээд тэр тэдэнд үндэстнийхээ эсрэг, хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд хүчтэй газар хөдлөлтүүд болно. Олон газар гай гамшиг болон өсөглөн болж, Тэнгэрээс аимшиг болон үлэмж тэмдгүүд үзэгдэнэ. Лук 21:10-11. Иесус дахин ирэлтийн шинж тэмдэг болгон том дайн дажин гарахыг хэлжээ. Мөн газар хөдлөлт, өлсгөлөн, тахал гарах болно гэж хэлсэн. Хүмүүс минь, энэ дэлхий өдөр ирэх тусам өнгөрсөн намсаж байгаагүй төрөл бүрийн гамшигт өртсөөр байна. Дайн дэлхийн хаасайгүй болж байна. Америк нэгдсэн улсын Харвардын их сургуулийн профессор B.A. Сорокин дайны сонирхолтой судалгаа танилцуулсан. Өнгөрсөн 2500 жилийн хугацаанд 902 удаагийн дайн, 1615 удаагийн дотоод үүмийн гарсан. Үүнээс зөвхөн 20 дугаар зуунд буюу сүүлийн 100 орчим жилийн дотор болсон дайн үүмэн нь өнгөрсөн 2500 жилийн хугацаанд болсон
нийт дайн үүмээний тооноос даруй 10 дахин их байна гэжээ. Өнөөдөр ч дэлхийн энд тэнд дайн үүмэн самуунтай байгаа улс орнууд байна. Одоогийн байдлаар Орос, Украин хоёрын дайн дэлхийн дайн болон тэлэхүй гэхээс бид их санаа зовж байна. Мөн яг л зөгнсний дагуу дэлхийд үер, газар хөдлөлт, далайн шуурга, өсөглөн зэрэг гамшиг улам аимшигтайгаар нэмэгдсээр байна. Гэвч сүүлийн жилүүдэд бидний хамгийн их сэрэмжилж байгаа зөгнөлийн биелэл бол тахал гарах тухай юм. Учир нь энэ зөгнөл сүүлийн жилүүдэд бидний хамард орол ирсэн шүү дээ. Энд дурдсан тахал гэдэг нь халдвар төвчнийг хэлж байгаа юм. Иесус сүүлчийн цаг үед дахин ирэлтээс өмнө газар бүхэнд тахал гарах болно гэж хэлсэн. Тэгвэл коронавирусын цар тахал Библиэлд хэлсэн Иесусийн дахин ирэлт ойрсныг илтгэх шинж тэмдэг байгаа үстэй. Хүмүүсээ Иесус удахгүй дахин ирнэ. Тэр дэлхийн бүх гэм нүглийн түүхэнд цэг тавина. Гэм нүгэл ба үхлээр дүүрсэн зовлон дэлхийг арилгаж, хүн төрлөختөнд мөнхийн аз жаргалтай шин тэнгэр, шин газрыг өгөх болно. Тэр өдөр бид бүгд мөнх амьтаа болж, эзэнтэй хамт байх болно. Тиймээс бид энэ дэлхийд найдлага тавьж амьдардаг хүмүүс биш. Дахиад ирэх эзнийг хүлээдэг, түүний суу алдарт найдлага тавьж амьдардаг хүмүүс байх ёстой. Иесус шав нартаа эцсийн цаг үеийн шинж тэмдгүүдийг хэлээд дараах үгээр дүгнсэн. Тиймээс эзэн ант ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул санар сэргэг бай. Харин үүнийг мэд. Хэрв гэрийн тэргүүлэгч шөнийн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдэж байсан бол соргог байж гэрээ ухуулахгүй байх байсан. Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ. Матай 24-ийн 42-44. Иесус дахин ирэх тэмдгийг хэлсэн ч тодорхой цагийг зааж өгөөгүй. Учир нь тодорхой цагийг мэдэх нь бидэнд ашиг тусгүй. Үүний оронд Иесус үргэлж бэлэн байж сэрүүн байхыг заасан. Мөн зүрх сэтгэлээ Иесусийн хайраар дүүргэж, нөхөрт гарахтаа бэлдэж буй сүйт бүсгүй шиг хизээд бие сэтгэлээ цэвэр цэмцгэр бэлэн байлгахыг сануулсан. Та бүгдийг Иесусийн дахин ирэлтэд бие сэтгэлээ бэлддэг итгэлийн амьдралаар амьдраасай гэж хүсэж байна. Дараагийн хичээлээр бид 1000 жилийн хугацааны талаар үзэх болно. Энэ нь өнөө цагийн Христийн шашинд хамгийн их маргаантай ойлголт юм. Библийн хэлсэн Тэнгэрийн улс дахь 1000 жил гэж юу гэсэн утгатай вэ? Тэр хаант улс нь Иесусийн дахин ирэлтийн өмнө бий болох уу? Эсвэл дахин ирэлтийн дараа болох уу? Энэ талаар дараагийн хичээлээр хамтдаа судалцгаая. Дараа уулзтлаа. Түр баяртай.